Өглөөний хамгийн гоё юм энэ нар. Сара. Челленж маань 2 дахь үе эхэлж байна. За би судлал day 1. За ирээрээ манайхаа. Өнөөдөр жимээ бэлган цааш би амрыг дагаад нэг. Яа, өнөөдөр бол баг completely cheat day болж байна. Түүхэн өмдөгтэй гомн guys. Тэг ям. 26 оны анхны бороо орж ийн. Гэтэ та нар бороог харж чадахгүй л дээ. Эндээс харагдаж байна guys. Бам. Миний баг нийгмийн ном шиг л харагдаж байна. Давид шиг хөнгөн хандвал тэгэл шийтгүүлнэ. Гэтэ Давид шийтгүүлэхдээ ч их айгу бодолтой зэм шийтгүүлж байгаа байхгүй. Зэм яаж Давид юм сайн байдаг вэ? Яа, та нарын нарыг хараач. Басаа би флашгаас. Амар гоё бэ. Юу. Яа, ингээд нэгдүгээр шестэрэ дуусглаа. Нахарда тэр чигээрээ өгийн бичиг. Би 27 дахь бүлгийг skip хийсэн л дээ. 27 дахь бүлэг бас л бүлгийн хуваар л та ингээд яа. Тэгээд ямар ч л байсан нэг Соломон хаан боллоо. Давид төгшөрж өглөө. Баяртай. Guys, би амар залах байна яа. Энэ бичлэгийг эхлээд дөнгөж 2 дахь өдөр нь явж байгаа тий. Өчтөр би бас юм хийгээгүй нөө. Тэг би бичлэгээ идэл, хөвтөл ингээ байж энэ тэгээд хичээнэ. Яа, жимдээ ч гэсэн явгаад 5 цаг болж ингээ боддог guys. Тэг бас шүдэ үзүүлэх хэрэгтэй. Тэг хувцаач өсгүй ингээл хөвтөл кино үзэл. Яа, юу тохиолдоо вэ? Надад нөгөө нэг амар гоё эрт зөрөгтэй, сүр хүчтэй чимүнэ алга болчихлоо. Бүгдээрээ хичээгээрээ яг наад шиг. 30 минут хүлээсэн чинь маргааш иргээд тэгээд одоо жимд явж байна. Яа, би ингээ ганцаархнаа заяа тэгээд амар бол эрэхтэй хүүхдүүд тэгээд би ингээ тасгалаа хийж чадсан сайн мэдхгүй мөрний тасгал болохоор бас чадахгүй байна. Би явлаа. Бүр үнэхээр тэрэлт. Миний сэтгэл санаа бүр баян ингэж савалдаг заяа. Өнөөдөр би ер нь бууж болов. Би зүгээр л уцаахаар тэгээд унтлаа. Хичээл хийхгүй байл. Уучлаарай. Энэси. Үйл. Seven. No. Oh baby. No. Ана хөөрхөн гэдэлтэй. Коки. Раминд. Яати. Ийм болоход арай л сэтгэлийг шарах тутаад байна. Яг officially өглөөний минут Библи зоох юм хийж байгаа гарах уу? Одоо би шүдний имлэг яваад араас нь жим рүү яваад гэртээ хальт ирчээд цуглаан руу яваад жижиг бүлэгтээ суугаад тэгээд 5 цагаас тавтлагатай ийм өдөр байна. Сэтгэл санаа дээрдэж байгаа шиг байна. Битэлэрээ малгай тусаад аваад байна. Манай ч ямар мундаг ч ийм дөрөвдөр татдаг юм. Том анинер ч байхгүй шүү дээ. Өөртөө биш. Ямар санагдаж байна. Би орой дөрөв. Манай энэ бүр юу болчихлоо шүү дээ. Манай би дуу болчихлоо шүү дээ. Би прям бүжиглэмээр юм guys. Рад нэрийг бичээд. Тэгж. Хай. Сайхан талхадад ээж энэ хуруугаа туссан. Баахан охтууд цайр болсон. Дахиад юу ч юмргүй санагдаад гэлээ. Оройд бүр огтчлээсэнгүү тийм аа. Хийх юм яг үндэ амар их байна. Тэгтээ би зүгээр л яг ийм байдалтай сууж агаад бүтэн цаг хугацаа хуцлаа. Хэсэг хугацааны дараа. Их цагт. 3 нүур бичих юм байна. Тэгтээ би бичихгүй. Би зүгээр унтлаа. Энэ нүур бүтээлтэй байх бичлэг байхаа болоод баг бидний сэтгэл санааны савлалтыг хардаг бичлэг боллоо. Яах вэ?
За бүтээсээ өдөр байна. Сэрээд нүрээ угаа гэдэг. Нүрээ бодцаа тэгээд өглөөний цайгаа харлаа. Аяг кофе 2 час удаг. Тэгээд оноо моноос хударчих шиг байна уу? Ингээд идэх байхгүй би. Яа. Ямар юм аа. Тэгэхгүй би ахаал нэг мотивашн маань орж ирээд би алан заяа. Одоо л жох юм хайчих шиг цаа. Өнөөдөр бас л хичээл ударлаа л үг юм. Би бүр яг стресстэй хүлээ. Би л ер нь л уншсан шүү. Маргааш хичээлээ ямааха. Намайг нэг рүү. Би амрашгүй юм бэ. Тэгтээ зүгээр дээ. Trust процесс. За шинэ 7 хоногийн мэд. Одоо жоо өөрөөр үзнэ. Ингээд цагсаад байсан гэдэг. Өмнөх бичлэгэндээ би ингээд Израилийн түүхэнд Асан хаанаас өөр айтайхан хаан байгаа юм гэсэн чинь шестийн ном дээр Асан хаан чинь бас жоохон дутагдaltaй л гар байна гэж. Яагаад Асагийн буруу байгааг би бас жоохон гайхаж идэл та. Би энэ өвдсөн чинь эзэн түшиглэхгүй эмчид түшиглэх гинэ. Эмчид үзүүлж болдог. Тэгтээ ер нь л жоохон явандаа гэдэг. Бурхнаас зүрстгэл нь бабаар холдоод тийм хүчтэй болоод тийм. Би хичээлийн шин тань хараарэ гэж байгаа юм шиг байна. Good morning. Би нөгөө юм ухаар болсон юм нахаа. Маань юусэн идэхгүй байна. Би нэмээ 3 дахь удаага ууж ин заяа. Өглөө ингээл амар лаг сэрэл тэгсэн чи арай буцаа унтчих тийм даа. Өнөөдөр нааха буцыг өслөө энэ бараг минийх болохоор идэл харагдаад байна. Happy birthday dear Sara. Бичлэг маань хуутгаа алдчихж байгаа хальтаа. Өнөөдөр зүгээр жим дээрээ библи уншсан. Гоё эсэн язра намраа орсон дээ. Хичээл гөр нь маа хийх байхгүй. Уцаахлаа. I'm very happy. Амар битүүрч гисэн байна. За хай. Тэгэхээр би ингээд өөр бүтээмжтэй байх талаар би ингээд ярьж хэлсэн юм аа. 4 сарын 1-ээс эхэлсэн баггүй юу? Тэгээ 4 сарын 1-ээс эхлээд маш их төвхтэй явж байгаа. Тэгээ ингээд талаас нь эхлээд амар юм сэтгэл санаа манай айгу сонирн болоод эхэлсэн. Заяа би өмнө нь ингээд бас зөндөө олон удаа ингээд продуктив байх юм хийж ийсэн ч гэсэн яг л юм ерөөсөө юм дисциплин байж чаддаггүй байхгүй. Тэрнээ би ингээд үргэлж амар буруутгаал би яагаад ийм юм болоо би ингээд сурмаар би ерөөсөө дисциплин байж сурмаар ингээд амар хичээгээд байсан. Тэгтээ хичээгээд ерөөсөө болохгүй байгаа хгүй юу. Ойр үед нөгөө сарын тэмдгийн мөчлөгийн талаар айгууг сонсоод бичлэг үзээд миний фид дээр гарч ирээд тэгээ ингээд би ер нь л сарын тэмдгийн мөчлөгөө айгуу судлахыг хүсдэг байсан ч гэсэн ингээд яг эхлээд судалж чадахгүй байсан байхгүй юу. Тэгээ өөрөө ингээд TikTok дээр гарсан. Одоо ер нь бол айгуу тренд болоод байгаа юм шиг санагдсан. Тренд гэж хүмүүс айгуу яриад байгаа юм эсвэл миний фид дээр яг гарч ирээд байгаа юм сайн мэдэхгүй байна заяа. Айгуу олон гой юмнууд мэдэж авсан. Тэгтээ минийх яг нөгөө нэг ингээд яг хүмүүсийнхтэй адилхан цагаар явахгүй байгаа юм шиг надад санагдаад байгаа. Биний юм ирсний дараа ингээд follicular ovulation гэдэг юм гоё үеуд нь эхлэх ёстой байтал минийх айгуу тийм муухай байгаад байгаа хгүй юу. Тэгээд би бас гайхалтай. Тийм болохоор би одоо биний юм ирэхээс эхлүүлээд би өөрөө айгуу track хийж үзье гэж бодоод энэ зургнуудаа дараад би минийхээ зургийг дараад гиз мэц бас өөрөөр болт юм ээлээ. Ингээ сэтгэл санаа бас нэг л болж өгөхгүй байгаад байгаа. Саяхнаас энэ сарын тэмдгийн мөчлөг иймэрхүү юм байдаг гэдгийг мэдснээс хойш гэж нэг тайвшраад ингээ сэтгэл санаа маань сав дээрдээ байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр энийг ингээд начиг юм амар emotional ингээд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг охтууд байвал яалтчгүй заавал мөчлөгөө сайн хараад
За би одоо яг энэ үе дээр яг 4 үе байгаад байхгүй юу? Ер нь бол сарын тэмдэг ирж байгаа үе чинь яг өмнөх 10 хоног ч юм уу амар тийм usual pace байгаа байхгүй. Тэр үед ингээд сэтгэл санаа муухай байна, амар их юм идмээр санагдана гэтгсэн ээжээ. Тэгэл маань яагаад юм болж байна? Тэд ингэ гарчих. Яа, ямар тэнийг. Тийм байна да guys. Тэгэхээр одоо бидний бичлэгний сэдв шууд энэ өрөөд өөрчлөгдөн гэсэн үг заяа. Би бүр өмнөх бичлгүүдээ ингээд устгацсан заа. Тэгвэл хүн үзээгүй минь ихний бичлэг. Тэгэл би амар гутраал би юу хийгээд байна гэж бодоод. Тэгээд бичлэгээ устгаад одоо нөгөө процессынхаа бичлэг хийгээ болоод энэ сар бол нэг тиймэрхүү л яа сармаасаа цогон дээр нагаажлаа. Тэгээ бурхан намаа ингээд амар гоё зөв замууд руу хөтлөж байгаад би амар талархаж байгаа заяа. Би ер нь амар эргэлздэг төрлийн байхгүй ингээл сети өгөх үү яах уу болох уу гэлтэй ингээл эргэлзээл тэгэл би амар залхуу штэ гэдэг байхгүй тэгэл ингээл залхуурал хэвтэл. Тэгэл би бол нийгмийн давталгаанд ерөөсөө явахгүй угаасаа нийгмийн давталгаа ингээд олдохгүй байсан байхгүй юу? Худлаа гэж бодоод ингээд өөрөө бэлтэн гिचээд би угаасаа өөрөө би яаж бэлтгэдэг вэ? Багштай ах нэр шал андаа тэмдэглээд амар гоё байгаа ер нь. Тэгээд бусад одоо математик энтер маань математик дахиад өгч байгаа л доо. Тэгээд термин маань англи хэлбэл маань бас сайн авах хаа гэж би бодож байгаа. Яг тэгвэл надад бурхан байгаа. Зэм бичлэгийг би зүгээр ингээл оруулчих тавиад зүгээр. Тэгээд дараагийн бичлэг маань яг биений юмны мөчлөгөө ингээд трак хийж байгаа бичлэг болоо заа. Тэгэхгүй бол би ингээд энэ бичлэгнээс үргэлжлүүлээ хийвэл хийчмээр байгаа ч гэсэн амар урт боорын бичлэг болох байх. Тэгээд одоо би юу ингээл намайг хүн мэдхгүй байна гэж юус бодохгүй зүгээр хий заяа. Би ингээд өөрөөсөө жоохон кринжлээд ингээд амар тийм нэг амар хөөрхөн охин биш. Нэг амар тийм гоё юм хийж чадахгүй байгаа юм шиг айгууг санагдаад байсан. Тэгээд ер нь л би ч одоо яагаад ингээ өөрийгөө өгөөсгөж амьдрах хэвтэй тий нэг тийм ингээд томчууд хэлэгдэдэг штеп та нарын нас ч айгуу жоохон байна амьдрал үзээгүй байна ингээ том болоод ойлгоно гэдэг тиймэрхүү өгнүүдийг ингээ сонсоод ахаад одоо байгаа маань би ингээ амар жоох юм биш тий тэгээ жоох юм чинь ингээ нэг тийм өөрийгөө ингээ амар бацаан гэж хараад тэг ингээ юм хийхээс жоох ингээ санаа зовоод хичээд байдаг бол зомбол юм тэнгууд тэгэж амьдрал байвал би одоо хизээ ингээ том болох хөглөө хин тий би зүгээр л ингээ өөрөөрөө гоё байгаа яг амьдарч байгаа цаг хугацаанд ингээ өөрийгөө хиймээр байгаа юм а хийгээд ингээл бичлэг ч юм уу стори ч юм уу ингээл би угаасаа л амар тийм юм хийх дуртай ингээд ийм байх дуртай байж иж тэгээд ингээд ирээдүйд би өөрөөсөө хичнээн одоо би ингээд намайг хүмүүс жоохон гэж харнаа гэж бодохгүйгээр би ингээд амар кринж байсан ч гэсэн миний бичлэгнүүд нэг явахгүй байсан ч гэсэн ярьж байгаа юмуд маань нэг хонц биш байсан ч гэсэн би зүгээр л ингээд хийгээд байхыг хүсэж байгаа. Тэгээд хүмүүс ингээд үзэл зэлмэнэ ч одоо юу гэдэг амар кринж юм бэ гэж бодсон ч ингээд тэрийг нэг тоохгүй тэгэл ингээд өөр хороо баймаар байна. Тэгээд ямар хөөрхөн болж бичдэг чатан за баяртай. Тэгээд дараагийн бичлэгээр хэдүүлээ миний сарын тэмдгийн мөчлөгийг хамтдаа гоё